За сайн байцгаана уу? За энэ сайхан өдрийн мэнд. За өглөөний мэнд, өдрийн мэнд гэх үтэй те. За өнөөдөр та хэдтэй энэ экстра яралтай зар өгье гэж бодлоо. За яагаад гэвэл бол одоо одоо Чех руу ажлын гэрээгээр явах хүмүүс одоо ямар гэрээ байна гэд ингээд асуугаад байна. Тэгээд нийтэд нь яг нэг бас мэдээлэл өгчэй гэж бодлоо. За барилгын чиглэлээр бол угаасаа барилга бол одоо Чехэд бол маш их хэрэгцээтэй байгаас салбарын нэг. Тийм учраас бол барилгат бол эрэгтэй хүмүүсийг бол байнга авч байна. Тэгээ байнга бүртгэж байна. За энэ удаа бол барилга дээр бол байр нь үнэгүй тийм ээ. За тэгээд цалин бол ерөөсөө 1200-аас 1600 евро гэж байгаа боловч зүгээр тухайн очсон хүнээсээ шалтгаалаад тэгээд зарим нь бол илүү цаг идэр хийх юм бол боломжийн бас цалин авч байгаа. За тэгэхээр тэр барилгын ажилд бол одоо нэг хэдэн хүүхэдтэй оронтой бол байна. Бүртгүүлж болно. Гадаангаараа эрэгтэй хүмүүс явж байгаа хүмүүс сонирхож бол энд бол явж болж байна. За цэцэг нохооны хүлэмжний ажил бол байна. За тэгээ цэцэг нь байна уу, жимс нь байна уу, ногоо нь байна уу, ямар ч гэсэн хүлэмжинд бол ажиллах ажил бол байна. За энд болохоор зөвхөн эмэгтэйчүүд аавна. Ганц би эмэгтэйчүүдийг аавна. Энд бол гэр бүлийн хүмүүсийг бол авах боломжгүй байгаа. Тийм ээ. За хүлэмж бол бас байр үнэгүй байгаа. Байр үнэгүй гэдэг чинь бас их боломж шүү. Одоо энэ янз бүрийн ажлын гэрээгээр явж байгаа хүмүүсээс байр нэг үнэтэй газар одоо очиод амьдрахлаар цалин 1000 евро авчдаг. За тэгээд байрандаа бол одоо бараг тал мөнгөний ч юм уу одоо байрандаа өчглөж жоохон ашиг муутай байдаг. Тий цааш нь дараа нь үр хүүхдэд татах, гэр бүлээ татах ч юм уу одоо янз бүрийн 5-10 цаасны 5-10 төгрөгөө хураа гэж бодож байгаа улсууд бол энэ бол их үнэтэй байранд бол бас хэцүү байдаг л та. Тэр тал бол үнэхээр байгаа. За Макдоналдсд бол Прага хотод юм уу? Ер нь Макдоналдсын янз бүрийн салбаруудад бол мэдээлэлүүд хаана хэрэгцээтэй газраа Макдоналдс бол авч байгаа. Ерөнхийдөө бол одоо Прага хотод гэж байгаа. Тэгээ Макдоналдсд бол одоо маш цөөхөн хүний эмэгтэйчүүдийн маань гэрээ энд үлдэлээ. Маш цөөхөн үлдээд байгаа. За одоо тэгээд өнөө маргааштай бараг энэ оронтой бараг дуусах уу гэж бодогдоод байна. Тэгээ Макдоналдсд одоо асуугаад, сураад, судлаад байгаа улсууд материалаа өгөхгүй удаад байх юм бол тэгээд тасагдчих нь байна шүү бараг. Тэгээ Макдоналдсд яг чиглээд үнэхээр яг практ гэж зориод байгаа улсууд бол материалаа урдуу өгсөн зүг байх шүү. За гэр бүл хүмүүс айгүйх асуудаг тий. За гэр бүлээрээ явъя гэсэн улсууд бол хамгийн их айтаахан үйлдвэр байна. За тэгээ Подоны хайрцагны үйлдвэр гэж ярьдаг тийм ээ. Хайрцаг Подоны үйлдвэр. За энд бол одоо нэлээдгүй гэр бүлүүдийг авах одоо юм шин ажлын мэс зарлагдлаа. Подоны үйлдвэрт нодлон бол нэлээдгүй монголчууд маань явсан. Ажил төрлөө хийгээд цалин мөнгө аваад тэнд бол асуудал алга. За тэгээд одоо бол бас нэлээд олон гэр бүлүүдийг авахар юм сайхан боломж гарлаа. За тэгээд гэр бүлээр явъя гэсэн улсууд маань одоо хандараа. Ойны их чи цуг явмаар байна. Ямар нэг үйлдвэр бараалуулаад өгөөч гэдэл те. Энэ үйлдвэр бол бас их айтайхан юм билээ. Ер нь хотоосоо бас нэг 20 минут яваад юм 20-30 минут яваад хоттой ойрхон. Тэгээд байр нь яг нэг айтайхан бас байр байна. Байртай. Тэгээд байрныхаа мөнгө төрхийг бол таад бол тэгээд нэг цалин мөнгөнд залгаад тэгээд төлөөд явна шүү дээ. Угаасаа одоо үнэгүй байр гэж одоо ховор шүү дээ. Ер нь бол тий. За тэгээд гэр бүлээр ажиллаж байгаа улсад бол энэ бол асуудалгүй. За тэгээд нэг цалин бол бас 1000 евро авна. Тэгээд 8 цаг ажиллана. 8 цаг ажиллаад 2 ээлжир юм билээ. Тэгэхээр тэр чинь бас 8 цаг ажиллаад 27500 авна гэдэг чинь бас боломжийн байхгүй. За тэрнээсээ тэгээд нэг байрны 4000 хорон суудгаад явна гэдэг чинь бол тун гайгүй ажил санагдсан. Тэгээд 8 цаг шүү дээ. Тэгэхэд өнөөдөр 12 цаг хийгээд бас нэг 20,000 заслаа авч байгаа үйлдвэр зөндөө шүү дээ. Тий. За тэгээд хоол үнэгүй юм бэлээ. Өдрийн хоол үнэгүй 1-2 дугаар хоолтой. Тий. Ийм ажлын цаанаасаа ажлын хувцас олгогдно гэж байгаа. Тий. За тэгээд хамгийн гол нь гэр бүлээрээ явъя гэсэн улсууд байх юм бол агш руугаа бичээрэй. Асуух юм байвал асуугаараа, би мэдэх юм байвал тайлбарлаад мэдгүй юм цаанаас төв офисоос асуугаад ингээд параграф асуугаад ингээд өгнө.
За юу. Тий. За тэгэхээр гэр бүлэрээ явъя гэж байгаа улсууд байх юм бол холбогдорой гэж хэлэх гээд байна. За тэр хүлэмжний ажил бол бас нэг хүлэмжинд ажиллаж байсан янз бүрийн тийм бас нэг сонирхдаг цэцэг ногоо жимсний талаар бас нэг жоохон мэдлэгтэй болох гээд бас нэг янз бүрийн одоо явж байгаа шалтгаанууд их байдаг юм байна. Тий. Монголд жишээлбэл хүлэмж ажиллуулж байсан улсууд бол очиод тэнтэй яг Европ стандартаар хүлэмжийг яаж ажиллуулдгийг сурчаад тэгээд би 1 жил болчиход буцаад ирнэ гэсэн мөртөл юм ярьж байгаа хүүхд надад таарч байсан. Тэгэхээр бас болж л байгаа байхгүй тий. Тэгэх юм бол нэг өрсөлдөө хийх юм уу янз бүрийн юм хийдэг баг л та. Тэр хүлэмжинд бол тий нэг 8-10 цаг ажиллаад тий. За тэгээд цалин бол бас нэг 1000 евро нэг цалинтай 25,500-аас эхэлнэ гэж байгаа. За тэгээд байртай. Эдгээр зарлж байгаа миний энэ ажлын местод бүгдээрээ үндсэн ажиллагч нар явах юм шүү. Энд агентураар нэг ч ажил байхгүй шүү. Тий. Дандаа үндсэн ажиллагч нар байна. За үндсэн ажиллагч нар ажиллана гэдэг чинь бол тэгээд чи баярын үед ажиллах юм бол баярынхаа нэмэгдлийг аавна, тийм ээ. Урамшлаа аавна, дээр нь хагас бензин дээр ажиллах бол хагас бензин дээрийнхаа нэмэгдлийг аавна. Тэгээ илүү цаг ажилласангаа илүү цагаараа бодогдоод явна гэх мэтлэн тэгээ бүтэн 1 жилдээ нөгөө нэг жилийн амралт гэдээ бас нэг өгдөө шүү дээ тийм одоо нэг 25 хоногийн амралтын энэ төр өгөх тийм боломжтой хөлбөрт байх шүү. За юу. За тэгэхээр та хэд маань асууж сургах юм байвал асуугаарай, чадвар холбогдорой. За тэгээд миний YouTube бичлэгэн дээр миний орж байгаа энэ янз бүрийн бичлэгнүүд байгаа. Одоо сүүлийн үед Европын тухай, Европ аршаа сувлын тухай, Европод хэрхэн мөнгөтэй болох вэ? Юун дээр бид нар алдаж ондгоо, байрны зээлийн талаар мөн банкнаас зээл аваад дампуурсан тухай гэдэг 9 шидгийн сэдвэр байгаа шүү. Тэгэхээр та хэд маань миний YouTube сувг руу ороод дагаад subscribe дараад тэгээ хонхын дараад тэгээд ми авч байгаа шинэ мэдээлэл болгоныг та хэд маань авч байгаараа тэгээд YouTube дээр би ер нь бүх бичлэгүүдэд хадгалсан байгаа. Яг бол Facebook дээр бол ч тэгээд ороо байхгүй болчихсон юм билээ шүү дээ. Нэг сар хадгалвал их юм. За тэгээд зүйлдээ олдох байлтгүй гасаа. Тийм болохоор та хэд маань YouTube блог юм дагаад яваарай гэж хэлж байна. Хин нэг нь магадгүй Европод амьдардаг, хин нэг нь Европ руу явахыг сонирхож байгаа, хин нэг нь Европ сурч байгаа, ажиллаж байгаа зөндөл хүмүүс шүү дээ, тийм ээ. За тий аялах сонирхолтой байгаа ч гэх юм уу те. За тийм. За тэгээд илүү дэлгэрэнгүй маш одоо тэр ажлын тухай гэдээ бас хийжсэн лайвууд маань байна. Facebook дээр хийсэн лайв болгоноогоо би YouTube руу байршуулж байгаа шүү. Тэгэхээр оюун цэцэг гонгорч оюун цэцгээрээ л миний YouTube хаяг маань байгаа. Ороод лайк дараад, комент бичээл, subscribe дараад ингээд хэдүүлээ хамтдаа байцгаана шүү. За дараагийн лайв баяртай.